Барааны дэлгүүр 15% хямдрал зарлаваа гэж байна. Туяа байнгын өрсөлдөгчийн 5% хөнгөлтийн карт ашиглавал туяа одоо хэдэн төгрөгийн хөнгөлт идэх вэ гэж. За тэгэхээр ийм бодлогыг шууд хүүхдүүд бол 15 дээр шууд 5-ыг нэмээд 20% гэж шууд андуураад идэг. Тэгэхгүйгээр шууд барааны үнийг бол яг хөөр 1000 төгрөг байсан гэж үзнэ. За тэгээд энэ үнийг бол яг хөөр 15%-аар бол хямдруулсан гэж байна тийм. 15%-аар хямдруулна гэдэг чинь 15% нь бол 1500 төгрөг. Юу 150 төгрөг болно гэсэн. За тэгэхээр 1000 төгрөгийн барааг бол 850 төгрөгөөр бол худалдаж авсан гэсэн. За тэгэнгүүтээ дахиад хөнгөлтийн 5% картыг бол ашигласан гэсэн. Тэгэхээр 5% картыг ашиглангууд хэдэн төгрөг хэмнэх вэ гэхээр за энэ нэг болохтой 850-гээ 100% гэж байгаа 5% болчихно шүү дээ. Тэгэхээр 42.5 төгрөг бол хямсан гэсэн. За тэгэхээр ингээ хэмнэх юм бол 807.5 төгрөг бол төлсөн болж таарах нэ. Тэгэхээр анх бол барааг бол 1000 төгрөг гэсэн. Тэгвэл 1000-ыг 100% үзчих юм бол 807.5 нь одоо хэдэн хөв юм бэ гэдгийг олох хэрэгтэй болчихлоо гэсэн. За тэгэхээр эндээс x-ийг олохдоо бол яг үгээр 807.5-ыг үржих нь 100 хуваах нь одоо 1000 гэдэг очно. За эндээс бол 80.175 болно гэсэн. Тэгэхээр эндээс 100% байж байгаа 80.175% болох орчинд бидний хямдрал бол өөрөөр хэлбэл 19.25%-аар хямдруулж авсан гэсэн нийт хүнийг бол